Эрхэм үндэд үзэгч та бүхэндээ даваа гарагийн мэдээллийн хөтөлбөр хүргэе. Анхаарлаа хандуулно. Өнөөдөр 100 цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 16 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар 3 асуудлыг хилцэж, зох шийдвэрүүдийг гаргажээ. Ээлжид хурлын эцсийн хувьд 84% байсан байна. 100 цумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 31 төлөөлөгчтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Харин 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 16 дугаар хуралдаанаа хийжээ. Хуралдаанд 31 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцож 84% эрсдэлтэй болсон байна. 16 дугаар хуралдаанаар сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан, 2016 оны хаварт газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай, сумыг хот болгон хөгжүүлэх тухай санал хийлцэж, шийдвэрлэх зэрэг асуудлаар хилцжээ. Байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнөөс зохион байгуулалт болон зайлшгүй шалтгаанаас болж тасарсан зарим ажлуудыг 2016 оны төлөвлөгөөнд тусгаж ажлыг сумын засаг дарга бөгөөд хотын захирагч дээд цэнцэрлэл үүрэг боловсроо 3 тогтоолын хэрэгжлэлд танилцуулж ажлыг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд дааж тусгах гэсэн юм байна. За тогтоолын засагтай холбоотой асуулт байна төлөөлөгчдөд. За байхгүй гэж ойлгосон асуултад таслах. За бол санал төгөлтэй төлөөлж байна. За байхгүй тогтоолын төслийг төслөөр батлах. За батлах. 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг 4 үндсэн чиглэлээр 8 зорилтын хүрээнд 47 ажил төлөвлөн танилцуулжээ. Барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтийн хүрээнд гэхэд төсөл сонгон шалгуулалтаар 11 зориултаар нийт 169,135 га газар, дуудаг худалдаагаар 5 зориултаар нийт 285 га газар, ус болон орон нутгийн төвсгийн хөрөнгө оруулалтаар 5 зориултаар 1.9 га газар, гэр хорооллын газрын төлөвлөлтийн хүрээнд иргэнд ахуйн зориултаар шинээр эзэмшүүлэх өмчлүүлэхээр 8 байршилд 490 өрхөд 34.3 га газар гэх мэт төлөвлөлтийг танилцуулж хэлэлцсэн байна. 4 үндсэн чиглэлээр 8 зорилтын хүрээнд 47 ажил төлөвлөгөө танилцуулж байна. 1. Барилга байгууламжийн дэвсгэр газрын төлөвлөлтийн хүрээнд. Төсөл сонгон шалгуулалт хийж 11 зориулалтаар нийт 169.3 га газар төлөвлөлөө, дуудлага худалдаагаар 5 зориулалтаар нийт 2.8 га газар төлөвлөгөө өсөж байна. Ус болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5 зориулалтаар 0.9 га газар төлөвлөлөө. 2. Гэр хорооллын газрын төлөвлөлтийн хүрээнд иргэн ахуйн зориулалтаар шинээр эзэмшүүлэх өмчлүүлэхээр 8 байршилд 490 өрхийн өрхөд 34.3 га газар төлөвлөлөө. Иргэнд эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэхээр 5 борын 245 иргэн 14.8 га газрыг үн төлбөрөөр өмчлүүлэхээр төлөвлөсөн байна. Шинээр тавьсан болон хуучин сум хилжээний газруудыг гэрчлэгжүүлж эзэн хариуцагчийг тодорхойлохоор төлөвлөлөө. 3 томоохон асуудлыг хилцэж зох шийдвэрүүдийг иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид гаргажээ. Эдгээр асуудлууд болон 2015 оны ажлын тайлан болон 2016 оны 100 мот хотын ажлын төлөвлөгөөний талаар сумын засаг даргатай лав гараг бүр үзэгч танд хүрдэг гүүр шууд нэвтрүүлгийн ээлж шин дугаараар ярилцахаар төлөвлөлөө. Та бүхэн шууд нэвтрүүлгээр өөрийн сонирхсан асуулт болон санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжтой юм а.